амжилт. За яар гурван гэлээ 3 дугаар гараа авч байна. За 0-8 дугаартай. Мандала. Амжилт. За амжилт гамбаг. Батрал гэрүү. Батрал. За ингээд энэ зураг тавьчихаа. Гурван гэлээ 3 дугаар. Хансгалын 3 дугаар авлаа. За гурван гэлээ 3 дугаараа. Сэр. За наадмын дугаартаа болсон маань. Түрүүл гарсан маань 34 дугаартай ариун болд маань. Нөгөөдөр л цаагаар нь Зевс тимээ 91 дугаартай азгарыг орж ирж байгаа шиг байна да. За ямар ч үсэн тамирчид маань гараан зурсаас хөдлөөд явсан. 34 дугаартай ариун болд маань нэгдүгээр байрлал хийсэн байна. Араас нь 71 дугаартай болд. Тэгээ 91 дугаартай заяа азгарыг. Тэгээд 88 дугаартай ням далаа. Тэгээд за хамгийн арт 14 дугаартай. За дараагийн бартан дээр ирлээ. Ариун болд маань бартаар орж ирсэн байна. За 34 дугаартай ариун болд маань бартан дээр ирээд байрлаад ирсэн байна. Араас нь даалгад яг л түрүүний гараас гарсан дараалалаараа ирээд байрлаад ирсэн байна. За энэ хөдлөх канал бартаа маань бол ер нь нэвтрээгүй багтаад маш хүнд бартаа байдаг. Тэгээд энэ бартааны дээр гişтрумны ажиллагаа, жолоочийн ур чадвар, машины бэлэн байдлыг маш их шалгадаг байгаа. Нэг ялангуяа урд лог бол ажлаа сайтай байх нь том давуу тал болдог. За тэр хиний гişтрумд хүлээ буугаад ирж байна. Бартаа маань замынхаа стандартын дагуу хийгдсэн. Мэдээж дээр нь нэмээд хийсэн голын овоолго бол нэмэлт бартаа. Огцон мэрэг маань өөр стандартын дагуу байгаа. За ослын байрлалаар гад дарсныгийн гişтрум төрүүлж авч яснаа. Цаана 13 гişтрум төрүүлж авсан зүйл шүү. За наад явж байгаа. Адгаргийн гişтрум Бастрах байгаа. Гişтрумын дүү. Жолоочин дүү. Гişтрумын ах нь байгаа. За энэ бол ямгадагийн маань шүү. Зургаар каналаас гарч ирж байна. За эхний хоёр тамирч зэрэгцээс 3 тамирч 14 дугаартай болж байгаа л ороод ирсэн байна. За 34 дугаартай. За азгаргийн гişтрум нь олцоо зүгээд авчихсан байна. За азгаргийн гişтрум. Яа энэ нэг юм босдоо байна. Ягаад биш амар карта гацаад байна.
байгаа юм байна. Тэгэхээр их баажуулгууд одоо ингээд доошоо машин хөвж штэ ч одоо. Нүүд. Яваа дээр зүтгүүлээд үзье гэж байгаа юм байна. Тэгээд зогссон баха. Дөрөвдөр биш би харж танихгүй байна. За азгарыг маань би ч зүгээд гараад ирлээ. За мондөг байна. Энэ хоёрын хослог ажиллагаа комбинац техник бол үнэндээ гоё байна. Одоо хаас гал баян дээр авчихсан. За өндөр дугаартай ариун болт маань шороосоо гаргаад би 90 дугаартай азгарыг маань хадны балтаараа амжилттай өгсө гараад ирлээ. За азгарыг бол замыг дуусгачих гэж байгаа юм байна. Бүхий цагтаа багтаа дуусгачих гэж байгаа юм. Финалийн хагасналын гараан дээр одоогийн байдлаар бүхий цагтаа багтаж замыг дуусгах болж байна. Азарыг дуусгачих гэж байгаа юм. Азарыг уртаа авч явах шатаа авч. За бааны бартан дээр өөрөөрөө гарах уу гинчдэггүй. Миний бодлоор бол өчигдрийн гараан дээр анзаарснаар заавал нэг машин өөрөөрөө гарцсан. Тэгэхээр өөрөөрөө гарах боломж байхгүй ш байгаа. Цаатлыг нэл нурцаа харагдсан. Нэмээд ухчааг болол. Оо тэрж гэнэ. Царайгаар гад ирж байгааз. За энэ автогийн тооцоо авахгүйгээр эндээс бичнэ. За тоглоё гэж байгаа юм байна. За дугуун бартаа. Дугуун бартаа доороос ухаатай болцоо. Түрүү таракууд гарч чадахгүй гадаас тэр хороогийн машин гараад тун хэцүү. Азгарыг өнөөдөр одоо гарах гэж үзэх юм уу? За үзье хаа гэж байна. За CST дугуун бол CST дугуун бол хад олон дугуун дээр гэрээ маш өндөртэй. Эвэрхэн юм дээр ингээд одоо Maxis зарим тохиолдолд ингээд доороо хийргээд содоход CST дугуй болоод ингээд гэрийг бүсгээ гараад ирдэг. CST дугууны хамгийн том давуу талуудын нэг нь байгаа. Яг мэдээж сул тал байлгүй яг хоо. Нарийн тоозон дээр том эвэрнүүд маань тууз хамчих гадаад нэг сул тал байдаг. Мэдээж дугууны жинхэнэ удаа тодорхой хэмжээгээр хүнд. За олсыг зүгээд өнөрлөж зүгсээ. За үүнээс цааш саадах газар байхгүй. Үүгээр хороо ангиллын факсмалын 3 дахь гарааны эхний машинаараа азгарыг тодорч финалийн гараад орох хэрэг авч байгаа юм байна. Энэ хооронд машин садарч унтдаг гэж бараг байхгүй бах. За штурмын зуугаад өсөө зүүснээр хөдөлгөөнийг зөвшөөрч байна. За гоё байна. Яалчгүй гоё шүү. 5 easy turbo болохоор одоо үнэндээ олон удаа барыг үзэж байна. Асаргаа өсөд буугаад ирж байгаа юм байна. Бүлээц юм байна. Асуудал алга. Харин бол мөн өчигдөр яг энэгээр гарсан. Хичнээн гарснараа гарыг гэж байгаа юм байна. Тэр олон машин гараад доороо өгтөө болсон байгаа хөө. Экватор маань Урчаалынхаа бартаг дуусгаа гараад ирж байгаа байна.
За энэ муурал механик ороотой машин зарим үед ингээд жоохон догод болохоор юм шиг байна. За батлаа амжилттай боллоо. За энэ дотор бол замыг амжилттай болоод түрүүн 34 ариун болтын ирсэн нүхэн дээр за яана одоо майжуудаа дэвж живлээ. Одоо газ асаад татаад гаргаж мараа. За энэ асаад татах шийдсэн байна. Одоо яг энэ үед бол их төвөгтэй байдаг. Кавинаар дөрөв болох. Надын гараад амжилттай орсныгоо зарлж явах шиг болж байна да. Kita bos bersih. Atas matas kita bos. За энэ хатар маань нэг талд нь усан дорыг далдраад алга болчлоо. Мааж усаар аваад. Эштар нь хөрснөө. За яв гэж байна. Явах командыг өгч байна. За цахилгаан винчээр ажиллаж байгаа юм. Дугуйгаа маажуулахгүй, дугуйгаараа жоохон дэмжиж өгмөр. Дугуйгаа яга маажуулахгүй юм байна. Дугуйгаа давхар маажуулмаар байна. Сая араагүй болчихоо. Тийм аа. Механик машин. Дугуйгаа маажуулсан зүйл гарчих гээд байна. Нэг асуудал байна. Нэлээд сэтгэвтэй байна. За 13 дугаартай инкватор маань шарын мартаг амжилттай тоглож тасглаа. Одоо дараагийн гараа хийж байгаа юм да. Мотивайт финалын гараа гаргахыг зарлж байна. Өгөр энэ гарааны стейж зам дуусч байгаа байна.